Хөдөлмөрч аав ээжийн 9 хүүхдийн 6 нь Ховд аймгийн Эрдэнэ суманда мал маллаж, эцэг өвгдөөс өвлөж ирсэн малч хөдөлмөрч удмаа үргэлжлүүлэн мал сүргээ өсгөн үржүүлэн аж төрж байна. Тэдний нэг нь Хонгой багийн малчин Урт Насангийн тогтох сүрэн юм. Тэрээр 1999 онд аав ээжээсээ өрх тусгаарлан Гэргий Баточрын Бадам гарвын хамт 30 орчим жил хамтдаа зүтгэж мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, нутаг орондоо ажилч хөдөлмөрч ахуй амьдралаараа үнэлэгдсэн үлгэр жишээ малчин гэр бүлийн нэгэ. Аав ээжийнхээ мал сүргээ хариулж олон сайхан үрсээ өсгөн хүмүүжүүлсэн энэ сайхан буур бууцаа сахиж яваа тогтох сүрэн Бадам гаруй 2 гал морин жилийн сар ширнийн баярын өмнөхөн аймгийн авраг малчнаар тодорч бэлэгт сайн энэ л өдөр аймаг сумын удирдлагуудаас шагналаа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Аймгийн авраг малчин хэмээх эрхэм цолыг хүртсэн Урт Насангийн тогтох сүрэнгийн хот айлаас та бүхэнтэйгээ уулзаж байна. Танд энэ баяр цайх өдрийн мэндийг хүргэе. Олон жил одоо мал малсны эцэст өнөөдөр аймгийн авраг малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг аймаг сумын удирдлагуудаас бас хүлээн авлаа. Танд дахин баяр хүргэе. Сэтгэлдээ уулзахгүй юу? Баярлалаа. Өнөөдөр баяртай байна. Би нэг 32 жил мал малсаа. 17 онд сумын мянгат малчин болж, 18 онд сумын авраг малчин болж, тэгээд өнөөдөр аймгийн авраг малчин болж одоо баяртай байна. Танах одоо малынхаа бас тооноос илүү чанарт анхаардаг малчин гэж сонсож байсан. Тэгэхээр малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах тал дээр ер нь хэрхэн анхаарч ажилладаг вэ? Ямар одоо үржил селекцийг хийдэг вэ? Ер нь одоо тооноос илүү чанарыг илүү эрхэмлж ажилладаг мал дээр. Тэгээд энэ ямаа гэхээр өвсөөлөх нь авчир тавьсан хонь Сүхбаатар аймгийн бараг хуцсыг авчирч тавиал 2 жил болоод дараачийн айл шилжүүлээл. Адуу Сүхбаатар аймгаас азар авчирч адууныхаа цусыг сэлбэнэ. Мал бол дөрөв дээр өхөр бол орон нутгийнхаа өхөр малждаг. Залуу малчтын залгамж халаа бас үгүй болж байна гэж сүүлийн жилүүдэд ярих болсон. Тэгэхээр таны хувьд малчин хүний хувьд ер нь залуу малчтын залгамж халааг одоо бэлтгэхийн тулд малчин тус бүр бас төр засаг бодлогоор яаж дэмжих ёстой юм болоо? Гойдоор залуу малчид амстай л байна гэдэг. Тэгээ энийг одоо тэрээс яаж дэмжүүл болохоор тэр талаас нь одоо тэрл мэдэх байлгүй биш одоо бас залуухан мөгний хувьд бас мэдэх. Одоо залуучуудтай хандаж та малчин хүний хувьд бол бас мал маллахын сайхны талаар нэг одоо уриалга хэлэхгүй юм. Залуучууд одоо байгалийн хатаг үтвэсэн усын үзэгдлээс шантралгал малаа маллах хэрэгтэй. Хүн төвчээртэй байж ажил амжилтанд хүрнэ. Ховд аймгийн Эрдэнэ сумын Хонгой багийн тухайд бас мал маллахад их сайхан өгөөчтэй нутаг юм аа. Нутаг усныхаа талаар та ер нь отор нүүдэлт хэр анхаардаг вэ? Манай энэ Хонгой бол одоо мал маллахад энэ тохиромжтой. Манайх энэ Хонгойгоолоос их олон авраг төрсэн байдیں۔ Тэгээд энд би нэг отор нүүдэл нэг гээд авахгүй. Гэхдээ өөрийн нутгаар нь дотроо бол өөрсөлгөд нүгэд байна. Танаа хот айлаас танаа удмаас одоо төрсэн аймаг улсын авраг малчид ер нь хэрвээ? Манай удмаас байна. Манай энэ аавын талаас бол улсын авраг малчин болсон эгчнэр байна. Ах нарч байна. Тэгээд удам намж яваад баяртай байна. Танах ээж аваас хэдүүлээвэ хэдэн мал малж чинь та бас өөрийнхөө том хүүг өөрийнхөө одоо малчуудмыг залгаад малчин болгосон байгаа юм байна. Тэ манай том залуу зэрэгт яваад ирсэн. Тэгээд зэрэгээс ирээд одоо мал малж байна. Өөрийнхөө залгамж алга болгож мал маллуулъя гэж бодож байна. Аав ээжээс хэдүүлээвэ хэдэн мал? Аав ээжээс эсвэл 6 мал малж байна. Хамаатад сум дээр энэ Эрдэнэрэндээ байна. Бусд нь рад байна. Тэгэхээр одоо тун утахгүй сар шинийн баяр бас гарах гэж байна. Гал морин жилийг монголчууд угтаан авах гэж байна. Тэгээд энэ завшааныг ашиглаад Ховд аймгийн Эрдэнэ сумаас аймаг одоо улсын авраг болсон нийт одоо аврагуудаа ховдчуудтай хандаж сар шинийн сайхан мэндчилгээ төвшүүлэхгүй юу та? Баярлалаа. Энэ морин жилийн босхон дээр одоо цагаан сар болж байгаа даалгадуулаад Ховд аймгийн болон сумын авраг малчин болж байгаа нийт аврагуудтай халуун баяр хүргье.
За баярлалаа. Улсын авраг болоорой. За ярайлаар болгээ. За аймгийн аврах малчин өрхөөр шалгарсан одоо тогтох сүрэнгийн гэргий Бадам гаруйг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байна. Бадам гаруйгчийн хувьд бол бас олон жил мал маллаж байгаа. Тэгэхээр Монгол малчин эмэгтэй хүний цаг наргүй их хөдөлмөрийг бас даван туулсаар өнөөдөр аймгийн аврах малчин болсон танд бас баяр хүргэе. За баярлалаа. Мал маллах сайхан. Би малчин удмын хүн миний аав бол аймгийн авраг, хошоо авраг гэдэг нэгдэл нийгмийг байх үедээ нэртэй төртэй хүн байсан юм аа. Залгав жалгын өвлөд өнөдрийг хүртэл энэ сайхан шагналыг авч байгаа. Тэгээд ахан дүүс нутгийн ард түмний цуглуулад энэ шагналыг авч байгаад туйлын их баяртай байна. Залуу малчдын хувьд ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бас мал маллахаас жоохон халширдаг болж та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Энэ тал дээр одоо залуу эмэгтэйчүүд бол шантарч байна л да. Одоо ч нэг сайхан болцсон төв сүрэн бараатад шантрахгүй бол хөдөө малдар ах цаг хугацаанд баригдахгүй үнэхээр сайхан малын буюу их байд юм аа. Танах одоо энэ жил хэдэн тоо толгой төл хүлээж авах вэ? Энэ жил одоо 100-аад ямаа 100-аад хонь 200 төл хүлээж авнаа. Тэгэхээр одоо эмэгтэй малчин хүний хувьд бол сүү цагаан эдэг боловсруулах одоо үнэгээ хонь ямаагаа саах гэх мэт цаг наргүй их ажил байдаг шүү дээ. Тэгэхээр таны өдөр нь хэдэн тоо толгой өхрийг сайлсүндээ хэрэглэж байна. Сүү цагаан эдэгээ хэрхэн боловсруулж байна? Эдийн засгийн эргэлтэнд оруулж байна уу? Би сүү цагаан эдээ сайн хийн. Тэгээд үжсэн худалдаанд бол жил болгоо оролцдог. Энэ яг эцэг өвгдөөс өвлөж ирсэн өвлжээ юу? Их сайхан өнтөө сайхан өвлжээ. Тий эцэг өвгдөөс ирсэн үлж юм байна. Тэгээд айл орон болол одоо 27 жил битэр энэ хаврчин дараа аварчаал өвлжин дараа өвлжээл. Тэгээд малаа явж идэм аа. 27 жилийн өмнө ээж аваас бас өмч болгож малынхаа хишиг буйнаас та хоёрт хайрлсан. Тухайн үед хэдэн тоо толгой малтай байсан бэ? Өнөөдөр бол сайхан өсгөж үржүүлээд энэ хүд аймаг орон нутагт бас хөдөлмөрөө үнэлүүлж байна шүү. Тий нэг 100 толгой ширэл манай аав тасалж өгчээсэн. Тэгээд 4 аав ээжийн буйнд өдөө зэрэгтэй ууж байгаатай маш баяртай. За тэгэхээр нийт эрдэнэ өрнчүүдтэй, ховдчуудтай, нийт аврагуудтай хандаж та юу гэж хэлмээр байна? Эрдэнэ өрнчүүдтэй, ховдчуудтай, хотод байгаа ах дүүнэртэй сар шиндээ сайхан шинлээрээ гэж хэлээ да. За тэгэхээр хөдөөд бас залуу малчин одоо хомсдож байгаа энэ цаг үед 20 настай эдэр залуу малчин бас аавынхаа одоо энэ өвлжэн дээр аавтайгаа хамтдаа мал маллаад аавынхаа малч уламжлалыг бас өргөжлүүлж байгаа юм байна. Дүүдээ бас баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад одоо хөдөө гарч мал маллыг гэж шийдсэн бэ? Айлын том хүү залуу. Тэгээд одоо энэ залуучууд мал салаа малнаас нисэх гад тэгээд үлгэр дуурайлын болоод малаа малж байгаа. Малаа сайхан маллаа тэгэл заа зөвлөхийн зөвлөл малаа сайхан харуулал амьдрандаа л гэж бодож байна. Тий. За тэгээд нийт одоо залуучуудтай хандаж бас сайхан уриалга хэлэхгүй юу мал маллах талаар. Малаа маллаараа мал дагсах хүм амд осноо. Шинэхэн аймгийн аврах малчны хот айлд нутгийн зон олон ахан дүүс холын зочид олноороо цугласан энэ сайхан мөчид төрсөн 9 ах дүүгээс нь аймгийн аврах малчин тогтох сүрэнд бүрэн тоноглол эмээл хазаартаа хүлэг морь бэлэглэж амжилтыг нь нялаалаа. Даваагийн уртасангийн 9 хүүхдүүд түүний ач зээнэр нээлттэй ингээд 10 гаруйтаа өрхүүд нийлээд одоо ах их хоёртоо болон одоо дүүдээ ээжтэйгээ нийлээд одоо хүндэтгэл үзүүлж байна. Ингээд хүндэтгэлийг хүлээж авнаа. Энэ одоо манай их нагц төдөөгийн одоо Бацаа хожийн унгаа одоо. Тэгээ энийг одоо ахтайгаа мөн одоо энэ сэтгэл шингэсэн эмээл хазаартаа морийг 900 сая төгрөгийн хамт энэ ах түнэр нь одоо төлөөлөж ач зээнэр нь нас одоо төлөөлөд одоо гардуулж байна. Ингээд
Тогтох сүрэнгийн 2017 оноос хойш тогтмол 1000 давсан мал тоолуулж, мал сүргийнхээ чанарт анхаарсаар ирсэн байна. Малынхаа үйлдвэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч хонин сүргээ хэрээ барах үйлдвэрээр, ямаан сүргээ үлгийн улаан, жалаа жинсийн цагаан үйлдвэрээр тус сайжруулжээ. Тогтох сүрэнгийнх эхийг нь угтуулан тижээж хурах бордох технологиг нэвтрүүлж байгаа сайн туршлагыг мөн л хэрэгжүүлсэн байна. Эхийг нь угтуулан тижээж гарсан төлийг нь бордоход хурганы амьдын жин 43-аас 45 кг татдаг гинэ. Малчин тогтох сүрэн бадам гаруй нар нь жилд 91-ээс 98 кг ноолуур, 378-аас 600 кг хоньны ноос, 9630-аас 12780 тонн сүү үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж худалдан борлуулдаг байна.